Шалом, happy ma байна. Эзэн бурхны нэгүсэл доор түүнийг тодоос тод гэрчилсээр байгаа билээ. Хувийн гэрчлэл хурганы цусаар сатаныг ялсан гэж бичсэн байдаг. Есүс Христ бидэнд өөрийгөө мэдүүлсэн тэр цаг мөчөөс эхлээд бидний хувь тавилан орвонгороо иргэдэг. Есүс Христэд итгэсэн мөчөөс эхлээд бид хэцүү нөхцөл байдлыг хэрхэн яаж даван туулсан бэ? Эзэн бидэнд яаж өөрийгөө мэдүүлсэн бэ гэдэг гайхалтай гэрчлэлүүдийг Happy TV-гээр дамжуулан та бүхэндээ хүргэж байгаа билээ. Энэ удаагийн гэрчил маань нэлээд урт гэрчил болсон байгаа. Хасыгээд хасах зүйл нэгч байгаагүй учраас тэр чигээр нь оруулсан билээ. Ингээ та бүхэн маань гэрчлэлийг үзэж лайкаар бас комментээр биднийг дэмжээрэй. Есүсийн хаанчлал цөм дээр очин ямар ч байсан би очин босоод тухайд нэг хэвтэртэйсэн болохоор босч явж чаддаг байсан. За сайн байна. Энэ өдрийн мэндийг хүргье. Би Дундгой аймгийн Үлзийцсэмээ төвийн багийн хүн байна. Намайг Гавь гэдэг. Сайн байцгаана. Энэ өдрийн мэнд хүргэе. Наваг Батлахын их хоёр гэдгээ. Би Дундгой аймгийн Үлзийцсэмд амьдардаг. Миний хувьд 11-ээр л итгэлтэй болж байгаа да. Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л 11-гээ агуулхад авчир. Би та нарын төлөө Тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивэлийг хальтал асгах эсхийг минь одоо та нар үүгээр шалга. Тэ 11-ээр. За миний хувьд 2010 онд дүүгээ өвдөд нэг элэгний шарлаад ком болоод ухаангүй болж яхад нь сайн мэдээс анх сонсоод тэг үнэхээр Иесусэд тэгэхээр та байдгийн бол яг одоо дүүгийн минь эдгэж өгөөч гэж сүмдэр залбирсан. Тэгээ бурхан гайхалтайгаар дүүгийн минь эдгэсэн. Тэгээд итгэсэн. (2021) оны 6 сард өндөвчний урилгынхаа гэсэн унштай хагалгаанд ороод тэгээд шинжилгээ хийлгээд өндөвчний хавталдар гэсэн онш гарсан. Тэгээ үнэхээр надад тэр үед бол үнэхээр хэцүү байсан л та. Тэгэхээр ямар ч амьдрах итгэл байгаагүй ингээл хүнэл гэж бодож ирсэн. Тэгсэн ихч маань над руу юугаар чатаар нараа пастрын номлолыг явуулаад тэгээ би тэр номлоос үнэхээр зуурсан. Тэр зуураад залбираад байсан. Хэлхлээр нь тунхаглахлаар нь дагад тунхаглаад тэгэл ерөөсө шүүн унтаж явахтаа ч гэсэн байнгын чихвчтэй тэгэл нүд анаатай байсан мөртлөө амен гэл үнэхээр тэгж итгэсэн анх. Тэгээд би хойд баг 10 сар нараа пастрын номлолыг сонсч явж байгаад Иесусийн хаанчлал цөм дээр очин ямар ч байсан би очин босоод тухайд нэг хэвтэртэйсэн болохоор босч явж чаддаг байсан. Ямар ч байсан би эдгээд энэ сүмд очиод би гэрчлэнэ. Үнэхээр гайхалтайгаар бурхан намайг эдгээсэн гэдэг би гэрчлэнэ гэж бодож явж байгаад одоо 7 хоногийн өмнө 14 хоногийн өмнө гэрчлээд өсвөр бурханы төлөвлөгөө хийсэн. Тэгж Иесусийн хаанчлал чуулган дээр ирж ирсэн. За би тэр 10 онд итгэж тэрнээс хойш юусоо яг залбираал явдаг болохоос яг нэг сүм өмдний холоо очиад байсан санддаг байхгүй. Яг гэ манай гэрээр сүмийн цуглан хаанаг болдог. Тэгээ яг сүүлийн 2 жил юусоо яг бурхнаас хөндөрсөн байсан. Энэ зүүн өвдөд өвдснөөс хойш үнэхээр бурхнаас үнэхээр зурсан. Тэгэхээр бурхан надад тэр цаг хугацаа өгсөн гэж боддог байхгүй. Би энийг өвчин гэж боддгоо. Яг 20 тавдар гэж сонсоод үнэхээр надад бол нэг 20 хоног бол хэцүү л байсан. Үнэхээр хэцүү байсан. Тэгээд нэг удаа ингээд эмчнэртэйгээ уулздаг, эмчнэр юу гэж байна гэж гэрийнхнээсээ асуудаг. Одоо юу гэдэг энтертэй рүү энэ хайдлага гомчд гэж би боддог байсан байхгүй. Тэгээ нэг өглөө хөвтөж исэн чинь ерөөсөө яалтгүй ингээл намайг бурхан төлхөө босгоцсон байхгүй. Бос охин минь юунд ч бүх санаа зовлох шиг бас яг эхнийх нь бос охин минь гэсийг би сонссон байхгүй. Тэг юунд битгий санаа зов гэсэн үү чи эдгэрсэн гэсэн ямар ч нэг тийм найдлагын үг хэлсэн байхгүй. Тэгээ намайг төлхөө босгоцсон. Би ч нэг тухайд ойдолтой, шарахтай босч суухад айгүй хэцүү байсан л да. Тэгсэн чинь өөрөө шууд ихцээрээ босцсон. Тэгэл уцаавал эмчрүүгээ ярьжсэн байхгүй. Тэгэхэд л бурхан надад яг чи идгсэн гэж хэлсэн учраас тэрнээс хойш миний сэтгэл санаа айгүй гоё болсон. Тэгээ явж итэл нэг бөөр маань гимтсэн гээ гуурс тавьсан чи эргээ сэтгэлээр унтсан байхгүй. Тэгээ тэр үед бол үнэхээр бурханаас бол гайхалтай зуурсан гэхээр өстой зуурна л гэж тэгдэг байх гэж бодсон. Одоо бол миний биеийн байдал сайн. Би сая 1 сарын 14-нд 6 дахь химээ хийлгээд тэгээ 3 сарын эмчийнхаа хяналтанд ороод сая үзүүлсэн өчигдөр үзүүлсэн чинь гайхалтай өстой. 3 сарын дараа ирээд ямар ч асуудал алга үнэхээр гоё болж байна. Энэ Нодин цон 6 сард би 2 дугаар эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт хаалгаанд орсон. Одоо нэг өндөрч авахгүйсэн. Тэгэхэд би үнэхээр айгүй их тийм юутай наалдцтай. Ерөөсөө маш хүндрэлтэй орсон хаалгаанд. Тэгээд тэр эмч маань
сая энэ 2 сард би тэгээд тэр эмчтэйгээ нэг холбогдоогүй хим авдраар л яваад байсан. Тэгсэн чинь сая 2 сард манай найз зөвхөн тэр 2 дугаар эмнэлэг дээр хагалгаанд орох гээд очсон. Тэгэхээр би бас тэр эмч дашуугум гэмч байгаа байхгүй. Дашуугум эмч намайг таньдаг юм аа. Чи бас манай найз өдр гэж хэлж байгаарэ. Тэгвэл бас үзэж мүзэх нь арай дээр бах. Намайг бол сайн танина гэвь тэгсэн байхгүй. Тэгсэн чинь манай найз очиад дашуугум эмч дээр ярьж очиад тэгээд манай найз ингээ инквер гэдэг хүүхэн байдаг юм аа гэдгсэн чинь хүүе тэр охин амьд уу гэж асуусан байгаа байхгүй. Тэр эмч тий хүүе амьд штэ яасан гэдгсэн чинь тэр үнэхээр хүнд байсан тэр охин тэгээд одоо ингээ хагалгаанд орно гэдэг нь би бөөр зал шээлгүүр залга хагалгаанд орох гэж ийсэн сая 2 сард. Тэгсэн чинь одоо ингээ тэгвэл тэр охин чинь байгаа юм бэ ямар ч ийсэн би бүр санаа зовоод айгаад асууж чаддаггүй маа тэр охиныг гэт тэгсэн. Тэгээд одоо ингээ хагалгаанд орно. Одоо юу шээлгүүр залга хагалгаанд орно тэр бас юу болсон мэдэхгүй ийм олон химжлэг хийлгцэн. Дээр дэрхтнээ натуурцад ямар оогоол дээр нь айгүйх наалдцтай. Би санаа зовоол байна гэж хэлсэн байгаа байхгүй манай найз охин. Тэгсэн чи сая 3 сарын 18-нд би шээлгүүр залга хагалгаанд ороод тэгсэн чи дашуугум эмчийг би орооч гэж хэлээгүй байхгүй. Тэгсэн чи дашуугум эмч өөрөө орсон байлээ миний хагалгаанд. Тэгснээ харин манай нөгөө найзад хүүе тэр танаа тэр найз чинь өстэй нэг гайхалтай ямар ч нөгөө наалдац малцсан байхгүй. Айгуу гоё идэгцэн би нөгөө хуучин шархмар айгуу гоё идэгцэн байна. Үнэхээр саяын энэ шээлгүүр залга хагалгаас айгуу амжилттай болсон гэж хэлсэн байгаа байхгүй. Тэр манай найз хүүхэн манай ихтер очиад хүүе баяраг нэг өмнө дашуугум эмч тэгж ийсэн чинь сая хагалгаанд нь ороод өстэй гайхалтай ямар ч наалдцгүй ямар сони юм бэ гэд надад тэгсэн тэр баярагийн яриад байгаа бурхан байдгийн байна гэж манай ихчид хэлсэн байгаа байхгүй. Тэгээд би өстэй амен. Үнэхээр тэр эмчээр хүртэл гэрчлүүлж байгаа байхгүй. Үнэхээр би бол бурхан надад цоош нь биеийг өгсөн гэдэгт итгэдэг байхгүй. Үнэхээр гайхалтайгаар өгсөн байхгүй надад. Тэгээд би амен шинэ бие юм чи ямар ч наалдцгүй хан зөв штэ. Гэт би бас бурханыг алдаршуулж ирсэн. Үнэхээр итгэдэггүй би тэгээд бодсон. Үнэхээр би бурханд итгэдэггүйсэн бол би байхгүй. Өнөөдөр би байхгүйсэн. Яагаад гэвэл үнэхээр би бурханд итгэдэг байсан учраас би өнөөдөр ингээ ийм гоё ирүүл болоод ингээ бурханы алдрын төлөө одоо би үлдсэн насаа би үнэхээр зориулна гэж бодож байгаа. Тэгэхээр бурханд боломжгүй зүйлж байхгүй ш. Үнэхээр цорын ганц амьд бурхан, цорын ганц эдгийгч бурхан гэдэг чинь Есүс. Тэгэхээр би тэгж л хэлдэг. Би үнэхээр би амьд бурхантай би холбогдсон учраас би өнөөдөр ингээ явж байгаа. Нөгөө манай монголчууд ирэн дэгдэг шүү дээ. Гарт баригдаж нүдэнд харагдах юм дэгдэг. Би ийм байсан. Одоо би ийм болсон. Үнэхээр бурхан намайг ийм болгосон гэхэд би тэр хүмүүсийг босголох гэж бодож байгаа. За вижнэт тодорхой хэрэгсэн ажилгүй л дээ. Манай гэрүүлийн бас энэ 10 сарын өмнө багийн застрах хийдэг байсан. Тэгээ сая хамгийн сүүлийн хагалгаанд очоод 2 нь бол эргээд багийнхаа дарагтаа өрсөлдсөн л дээ. Тэгээд манай ялагдсан. Тэгээ одоо өтөрт бол ерөөсөө яг өтрийн амьдрал бол сан их өсөр юу ч үгүй байна. Би бас тэгээ яг орон нутгатаа бас ерөнхийдөө бас уулуур хайсан явж явдгийн. Гэтэ зөв голдрол орон тийм ээ. Яг ганцаараа өөрөө бас айлын шгийг өртөөд байгаа шаардсан тэгээ яа би бас ер нь бол тэр нөхөрлийн ахлагч гээ би бас 70-80 хүн хариуцч бас ажиллаж байсан л да ер нь бол сумар нутгатаа. Тэгээ нөхөрлөн сэргээгээд бас уулуурхаа өөрийнхөө бас хийж чаддаг ажлыг л бас хийж бас орон нутгатаа өөрийнхөө ам болд бас яриг болох юм уу гэж бодож байна. Тэ. Одоо орон нутагт минь л хончин илгээж өгөөж л гэж залбирна. Миний хувьд бол одоо яг ингээд бодоод байгаа хгүй би яг хонин сүргүүдийг бол би цуглуулад байж чадна. Сайн мэдээ яриад би бол хонин сүргүүдийг цуглуулж чадна. Харин эрэхтэн цуглуулад ирсэн хоны маань нэгийг ч алдахгүй тийм хончин л үнэхээр орон нутагт минь илгээж өгөөж гэж байнга залбирч байгаа. Орон нутаг маань сүм байхгүй. Ерөөсөө манай 3 охин манай хүн тэгэл одоо ингээл ийм л хэдэн итгэгч байгаа. Тэгээ одоо надаар дамжуулж орон нутаг маань маш их итгэгч бурхныг олж харах байх гэж би бодож байгаа. Одоо миний гэрчлэлээр дамжуулж үнэхээр ингэ 10 сарын хугацаанд одоо нодон 6 сараас хойш 10 сарын хугацаанд бид нар бол орлого гэж юм байгаагүй. Одоо би ажилдаг байсан хүмүүс маань ингээд ажилласаа чөлөө авцсан. Тэгэхэд бурхан үнэхээр гайхалтайгаар хангасан бид нарыг. Тэгэхээр нөхрийн маань дүү энд 2 өрөө байр авчгоод та энд ингээ амьдр ямар ч байсан нэр хэцүү шүү дээ. Одоо ингээд хөлсний байр мараар явал айгүй хэцүү. Үнэхээр ямар ч юм үгүй бүх зүйлээр ингээд нөхрийн маань дүү хангачиж байгаа хөөх. Тэгээ дээр нь үнэхээр бурхан бол мөнгө санхугаар бол энэ 10 сарын турш юундад санаа зовхоор үнэхээр гайхалтай хангасан бурхан сорилтыг өгдөг ш нь
гарцыг нь хамт өгдөг гэдгийг би аяйгүй үнэн гэж яддаг хэвчээ. Үнэхээр бурхан бол нэр гайхалтай хангасан. Энийг бол би өвчин гэж боддгоо. Энэ бол үнэхээр бурхан надад цаг гаргасан. Өөрлөг илүү ойртож өөрийгөө улам илүү мэдэж цааш нь үнэхээр ерөөлийн сувг болгох гэж үнэхээр надад бүх энэ цагуудыг өгсөн л гэж би боддог. Тэгэхээр залбирлын сэдвүүл одоо орон нутагт нь хончингэл илгээж өгөөч л гэж үнэхээр орон нутгийн маань бүгдийн энэ бурхан гэж гайхамшигтай зүйлийг тэгэхээр байдаг гэдгийг мэдээсэй. Үнэхээр бид гэр бүлээр ингээд бурханы үнэхээр сайхныг мэдрээд ингээд өөртөө ингээд хүртээд суугаад байх ш тийм бөглөрцөн нэг сууг юу шиг биш. Одоо нэг дүрбаа шиг одоо дүрбаагаар бол дэглэн бөглөрцөн дүрбаа шиг биш. Үнэхээр ерөөлийн сувг нь олгож манай гэр бүлээр дамжуулж үнэхээр орон нутгийн минь авраасаа л гэж тийм л залбируулах сэдв байна та миний хувьд. За баярлалаа.